Лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За үзэгч та бүхэн 4 дэх тохиолдолоор эхэлдэг маш сайн мэдж байгаа. Анхааралтай байгаарай. За үзэгч та бүхэн тэгээс сэсийн хооронд 4 тоо сонгосон байгаа. Сонгосон 4 тоот нь энэхүү 3 машины аль нэгэн дээр гарч ирэхэд та Монголын толгой бүгийн сайтанд болох боломжтой. Яагаад гэвэл та хэдэн ч төрөөр оролцож болох 4 дэх тохиолдолд оролцож байна. За магадгүй анх удаа өнөөдөр үзэж байгаа бол маш сайн анхааралтай хараарай. Энэхүү 3 машины аль нэг дээр таны сонгосон 4 тоо аль нэг дээр нь гарч ирэхэд та бооцоо болгон хэдэн төрөөр оролцож байгаа тэргүй мөнгө нөгөө бооцоо болгон үүсгэх боломжтой. За магадгүй та 500 төгрөгнөөс эхлэн доот нь 500 төгрөг, 1000 төгрөг, 2000, 3000, 50, 10, 20000 ч юм уу хэдэн төрөөр оролцож болно. Тэргүй мөнгөнд үнэтэй бооцоо болж өснө гэдэг өснө гэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маш сайн анхааралтай байгаарай. За ингээд энэхүү 3 машин дээр нэг удаагийн тоглолтоор та нийт 3 машин дээр зэрэг тоглож ийн гэсэн үг. Боломж бол маш өндөр. Яг энэхүү гарчсан дарааллын дагуу таарах хэрэгтэй гэдгийг та бүхэнд бас дуулгая. За цэн дугаарууд маань сонгогдсон гарч ирсээр байна. За үзэгч та бүхэн харж байгаа байх. За үзэгч та бүхэн сануулж ирэхэд үндэсний лотерей нэвтрүүлэг маань 17 цагаас буюу оройн 5 цагаас 17 цагаас үндэсний лотерей төв офс буюу Туул рестораны чанга хурдад байрлах үндэсний лотерей төв офс дээр бид бүхэн нэвтрүүлгээ бэлтгэдэг байгаа. 2 дахь 4 дахь хагас өдөр болгон та бүхэн оролцож байвал гэр тань ойрхон байдаг бол 17 цагаас үндэсний лотерей төв дээр ирэх боломжтой юм шиг гэдгийг та бүхэндээс дуулгая. Тэгээд бэлтгэгдээд нэвтрүүлгээ бид бүхэн бэлтгээд 19 цагийн мэдээний араас гаргадаг үлээ. За ингээд 3 дугаар зэрэг онжин машин дээр тэг 9 4 6 гэсэн тоо гарчсан байна. Тэг 9 4 6. Ингээд таны бооцоо хэдэн төрөөр оролцож байгаа тэргүй бооцоо тань 500 дахин үржигдэж байгаа гэдгийг та бүхэн дуулгая. 500 дахин үржигдэж байна. 2 дугаар зэргийн онжин машин дээр 8 2 9 1 8 2 9 1 82 91 гэсэн тоо гарчсан байна. За энэхүү дугаар таарснараа та бооцоогоо 1000 дахин үржүүлж байна. За тэгвэл 1-р зэрэг онжин машин дээр 8 1 9 3 8 1 9 3 8193. Ингээд таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. Таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. Ингээд 4 дэх тохиолдол төр орхиод бүгдээрээ 6 дэх тохиолдолд анхаарал хандуулцгаая. Тэгээс сэсийн хооронд нийт 6 тоо сонгохтой байгаа. Сонгосон 6 тоот нь энэ дээр яг байр дарааллын бүгэлсэн байр дараалттай энэ дээр энэ давчсан дээр гарсан байр дараалтын хамтаар таарснараа та 50 сая төгрөгийн азтан болох юм аа. За заавал 6-аа биш 2 таарад 3 таарад 4 таарна 5 таарна таарж бас болно. За хамгийн ихний азийн дугаар 6-гийн тоо нь үзэгчтэй. 6-гийн тоо байна. За дараагийн азийн дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 8-ийн тоо гарч ирлээ. 6 8. Ингээд ихний 2 тоо таарснараа та 1500 төгрөгийн азтан болж байна. 2 тоо таарснараа 1500 төгрөгийн азтан болж байна. За 3 дахь тоо таарахаараа та за 3 тоо маань 1-ийн тоо байна. Ингээд 6 8 1 гэсэн азийн дугаарыг та бүхэн бүгэлсэн байх юм бол та 15000 төгрөгийн азтан болж эхэлж байна. 15000 төгрөгийн азтан болж байна. За 4 тоо гарч ирснээр та за 4 тоо маань 2-ын тоо байна. 2-ын тоо байна. Ингэснээр та эхний 4 тоо таарснараа та 150000 төгрөгийн азтан болох юм аа. За 5 дахь тоо таарснараа та сая 500 төгрөгийн азтан болоход тун ойрхон байна. За азийн 5 дахь дугаар 4 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 4-ийн тоо гарч ирлээ. 6 8 1 2 4. Ингээд 150,000 төгрөгийн сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 5 дахь тоо гарснараа сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За ингээд 6 дахь тоо 50 сая төгрөгийн азтан тодруулахаар тэгийн тоо азийн тоогоор сонгогдсон бууж ирлээ. За ингээд магадгүй ихний тоонод зурсан байвал сүүлийн 2 тоо таарсараа 1500, сүүлийн 3 тоо таарвал 150,000, сүүлийн 4 тоо 150,000, сүүлийн 5 тоо таарах юм бол та сая 500,000 төгрөгийн азтан болох боломжтой гэсэн бас боломж бас байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. Сүүлээс нь бас тулж харах боломжтой. За ингээд үргэлжлүүлээд 642-д анхаарал хандуулцгаая. 1-42-ийн хооронд азийн дугааруудыг бүгдийг байрлуулсан гэдгийг та бүхэн маш сайн хараарай. За ингээд тоглолтод оролцуулцгаая. За үзэгч та бүхэнд 642-ийн тохиолдол бас илүү таалагддаг болов уу би бодож байна. Ягаад гэвэл та бүхэн 1-42-ийн хооронд за азийн дугааруудаа бас сонгоод тэрхүү сонгосон тоот нь байр дараалд харгалзахгүйгээр таны сонгосон 6 тоот байх юм бол та азтан болох боломжтой. Энэ бол 120 сая төгрөгийн юм яригч шүү үзэгчтэй. 120 сая төгрөг. За хамгийн ихний тоо 27 гэсэн тоо гарч ирлээ. Хамгийн ихний азийн дугаар 27-гийн тоо гарч ирлээ. За гайхалтай 2 тоо 28 гэдээ өксөд явлаа. 27 28 гэдээ дээшлээд явж байна. За үзэгч та бүхэн асууж тодруулах зүйл байх юм бол доор гарч байгаа утас руу ажлын цагаар уцтаарай. За мөн
доор гарч байгаа энэ хүү урсж байгаа зар маань үндэсний дотрын салбаруудын байрлалуудыг зааж байгаа шүү. Танаа гэрдээ ойрхон ямар байршил байна. Тэндээсээ та бүхэн оролцох боломжтой. За 3 дахь газрын дугаар 39 гэсэн тоо гарч ирлээ. 39 тоо гарч ирлээ. 27 28 39. За 6 төчөөрийн төгрөгөд 4 тоо таарснараа азтан болж гэлдэг. 4 тоо таарснараа та 20 мянган азтан болох юм аа. За 4 тоо 33-ын тоо байна үзэгчтэй. 27 28 39 33 гэсэн газрын дугаар гарч ирлээ. Ингээд та 20 мянган азтан болж байна. Байрлал наан цанаа орсон байж бодно. Гагцгүй таны сонгосон тоод байх ёстой. За 5 дахь тоо 17 гэсэн тоо гарч ирлээ. 17-гийн тоо гарч ирлээ. Ингээд та 900 мянган азтан болж байна. За 120 сая төгрөгийн азын дугаар 12 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Энэхүү 6 тоог та магадгүй уржины зүүдэндээ зүүдлээд магадгүй таны төрсэн он сар өдөр таны төгссөн сургууль таны гэр бүлийн насны байдал юу гэдгийг таны азын дугаараар нийлээд энэхүү 6 тоо байхад та 120 сая төгрөгийн азтан болж байна. Амьдралаа өөрчлөх боломж ивж хувьдаа бодож байна. За тэгээд 7 дахь тоо маань бонус тоо байгаа 18-ын тоо сонгогдсон байна. За хамгийн ихнээс нь 27, 28, 39, 33, 17, 12 гэсэн азийн дугаарууд байна. Энэхүү ихний 6 тоо таарснараа та 120 сая төгрөгийн азтан болно. Магадгүй нэг тоонд зөрчсөн байлаа гэхэд бонус тоо маань 18-аараа тань дээр зөрсөн тоодод таарах юм бол та бас 120 сая төгрөг биш юм аа гэхэд 12 сая төгрөгийн азтан болох боломжтой юм аа. За ингээд үндэсний дотрын нэвтрүүлгийн энүүдийн дугаар өндөрлөж байна. Үзэгч та бүхэн бидэнтэй хамт байхыг хүсвэл 17 цагаас 2 дахь 4 дахь хагас өдөр болго бид бүгдийг нэвтрүүлгээ бэлтгэх үед ирж зочноор оролцох боломжтой юм шиг гэдгийг та бүхэндээс дуудгая. Ингээд энүүдийн дугаар өндөрлөж байна. Азийг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей